Нэг телевизийн анхаар үзэж үзэгч та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Гүүр улс төрийн ярилцлагын нэвтрүүлэг төрийн орноос үзэгч танд шууд хүрч байна. Өнөөдрийн зочин улсын их хурлын гишүүн, төрийн байгуулалтын байнгын орны дарга Ноён Сүхбаатар. Танд өдрийн мэнд хүргэе. Одоо та бүхэн ч гэсэн танай телевизийн үзэгчдэд ч гэсэн өдрийн мэнд хүргэе. Өчигдөр бас нэлээд ачаалттай ажилласан. Өнөөдөр мөн чуулга орж байгаа тий. Өчигдрийн төрийн байгуулалтын байнгын ороо хуралдаад сонгуулийн тухай хууль, сонгуулийн автоматжуулсан тухай хууль тий хэлэлцсэн байгаа. Тэгээ энэ талаар хоёулаа яриагаа эхлэе гэж бодож байна. Ер нь ачаалт бол мэдээж сүүлийн саруудад бол амаргүй л байгаа шүү дээ. Байнга л одоо хурал хувьтай байхаас гадна өдрөд бас чухал системийн тухай одоо уламжлалт саналаа өгдгөр өгнө. Гол нь мөнгө тоолох энэ нэлээ зоримог өгөөд шинжилгээний төлөө хийсэн ялхам гэж хэлж болно. Дэлхийн бас нэг олон оронч бас энэ лөө шилжиж байна. Гэхдээ бас энэ туршлага жишээ бол мэдээж одоо олон оронд байж байгаа ололт амжилт бол бас энэ дээр харагдаад байгаа. Тэгэхээр мэдээж одоо альва шинжилэл бол эрсдэлтэй байдаг шүү дээ. Бид нар чинь шинжилэл гэж ярих дуртай. Шинжилгээ хийхэд гарч болзошгүй тэр эрсдлүүдийг даван туулах дааж тэгээ шинжилгээгээ алхмыг улам бүтэн болгохын төлөө зүтгэх бас тийм зүтгэл хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд их хурл энэ асуудлыг шийдлээ. За өчигдөр таны хэлдэг үнийн автоматжуулсан системийн тухай хуулийнхаа эцсийн хэлцүүрийг хийсэн чуулганаас эцсийн хэлцүүрт орлоо. Тэр хэлцүүлгийн явцад нэлээд шүүмжлэлтэй одоо түрүүний хэлээдсэнтэй эрсдэлтэй зүйлүүдийг гişүүд гаргаж тавьж ирсэн. Энэ асуудлыг одоо яг амьдрал ахуйн талаас ярьж байгаа юм те. Одоо хөдөөний баг дээр бол жишээ нь эрчим хүч байхгүй. Тэгээ эрчим хүч байхгүй үед одоо яах юм? Эрчим хүчгүй бол тэгвэл одоо асуудал юу болох юм? За дээр нь тэр машин нэвдрүүл яах юм? Саатуул яах юм гэл гэх мэтэл асуудал амьдралд гардаг л асуудлууд л та. Одоо ч гэсэн тэгэл бид нэр гарааргаараа тоолол гарааргаараа асуудлаа шийдэж явж байгаа юм дээр бол бас л эрчим хүчтэй холбоотой ш тэр чинь бас жишээ нь 10 цаг хүртэл саналаа хураадаг. Тэгэл одоо асуудлуудыг бид нэр шийдэл явуулдаг. Тэгэхээр энэ хуулийн төсөл дээр бол хуулийн дээр бол бид нар бас тодорхой зохицуулалтад хийж өгсөн. Жишээ нь хүндрэлтэй нөхцөл байдал үүсвэл нөөц төлөвлөгөөнүүдийг гаргаж тисгийн оронд ил тод иргэдэд танилцуулах янз бүрийн болзошгүй алхмууд бэлэн байх. За дээр нь бас энэ хуулинд тусгаж өгсөн юм бол ерөөсөн саяны эвдрэл саатлах гарах юм бол тухайн үрд нь яаж ажиллах вэ? Эсвэл шууд гар ажиллагаанд шилжих буцаад уламжлалт гар ажиллагаанд тоолох шилжих тэр үндэслэл журмыг бол сонгуулийн өрөөхөөрөө бас энэ амьдрал баян болохоор зарим тохиолдлууд энэ бол хариу арга хэмжээ авах энэ залтуудаа бол тусгаж журмлах юм байна. Тэгэхээр өнөөдөр их хурлаар хэлэлцээд 84%-тайгаар баталчлаа штэ гişүүд бас гайгүй дэмжиж ажиллаа тийм. Гэхдээ яг би одоо хувьдаа нэг талаас баярлаж нөгөө талаас санаа зовж суун. Энэ хуулийн төслийн санаачлагч нь би өөрөө хуулийн санаачлагч. Тэгээд би түрүү хэлсэн тийм ээ. Ер нь шинжилгээ хийнэ гэдэг бол ярихад амархан болохоос тэрний санаачилж тэрнлүүн зүтгэж энийг эргэлтэнд оруулна гэдэг бол мэдээж энэ бол бас амаргүй хүнд хүчээр ажил. Санаа зовж суун. Манай сонгуулийн ерөнхий орооныхан маань бас ажиллаа хэвээ явуулах үүднээс би улсын хурлын тогтоол одоо бид нар гаргаж өгсөн хуулийг хүлээлгүйгээр тэгээ энэ бол юу гэхээр энэ оны төсөвт 24 тэрбум төгрөг суугсан байсан. Тэгээ санал тоолох машин бусад одоо автомат ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авахд энийг шууд сонгуулийн ерөнхиөрөө шийдэх эрх олгосон. За сонгуулийн ерөнхиөрөө Солонгосын болон Америкийн компаниудтай тоног төхөөрөмжийг оруулж ирэхээр одоо ажиллаж байгаа юм билээ. За яаралтаа ороод ирэнгүүт энд бас ихтгэлцэл бий болох хэрэгтэй. Ер нь сонгуул гэдэг бол бидний сүүлд болоод байгаа гол одоо хүндрэл бол юу гэхээр зэрэг хардлага бие биендээ үл итгэх сөргөлдсөн юм уур амьсгал байгаа. Тэгэхээр энэ ихтгэлцлийг бий болгох үүднээс наад захны сонгуульд оролцож байгаа талууд бас улс төрийн намуудад энэ тоног төхөөрөмжийг сайтар танилцуулах хэрэгтэй. Иргэдэд ч гэсэн бас танилцуулах хэрэгтэй. Тэгэхээр сонгуулийн ерөнхий ороо энэ машинуудаа оруулаад ирсний дараа бол иргэдэд танилцуулах, улс төрийн намуудад танилцуулах энэ ажлыг байнга давтан хийх бах. Тэгээ энэний дүнд бид одоо сурна шүү дээ. Тэгээд анх удаа л эмчин тэгээд бас зарим хүндрэл мэдээж гарна. Одоо хүндрэл гарна гэдэг чинь шүү дээ тий. Хилцүүлгийн явцад би зүгээр сонсож байгаад зарим хөшүүд бол нэлээд магадaltaй зүйлүүд яриадсан л да.
түрүүний хэлсэн тэр машин нэвдэрчүүл яг уу тухайн нөгөө тоолох зүйлийг бас флашер зөөгөө явуул яг ийм эрсдлийн дунд бас хүмүүсийн саналыг өөрчлөх ч юм уу тиймэрхүү бохир арга бас хэрэглэх боломжтой юм а гэсэн зүйлүүд байгаа. Гэхдээ ерөөсөө ганц энэ шин систем дээр ч ер нь аливаа юм бол болгонд л сайтай муутай л асуудал байдаг. Тэгээд би түрүүлсэн тийм ээ. Нөгөө өнтөгчөнд бол өөлөх юм бол гараал байна л да. Тий. Тэгэхээр зэрэг саяны хэлдгээр бид үнэхээр гараараа тоолоод бас болохгүй байна. Их цаг их авч байна. Хүмүүс одоо бас ихтгэл даахгүй одоо бохир аргууд илүү байна гэдэг байгаа шүү дээ. Тэгээд ямарс нэг зүйл дээр боттой хэлэх зүйл бол улсын хэмжээнд энэ автомат системийг нэвтрүүлэхэд өмнөхөөсөө дэвшил гарах нь ойлгомжтой. Өмнөхөөсөө одоо тэр сөрөг муу зүйлүүд бол нэлээд багасна. Ингэж л бид хийж байгаа. Тэгээ юм боловсронгуй болоо. Жишээ Филиппинд хэд чинь бас л асуудал үүсдэг байсан. Тийм учраас гэтэл Филиппин энэ одоо сонгуульд автомат системийг хэрэглээд бас нэлээд олон асуудал шийдсэн байна. Гэхдээ ингээд боловсронгуй болгоод яваад байт юм л дээ. Ялва шийдэлхэд чинь юма шийдчихэл тэгээд тэндээсээ сургамж аваад ингээд явдаг. Тэгээд сая таны хэлдэг асуудал дээр хэрвээ бид нэр ингээд асуудлыг яриад ингээд ер нь баталгаатай 100% найдвартай юм гэдэг бол байдаг бол төгсөл болно л да. Төгс систем бий болж шүү дээ. Тэгэхээр харамсалтай тийм биш. Тэгэхээр нэгэнт ингээд бид зориглож байгаа нөхцөлд бол энэ асуудал дээр одоо цаашаа хүчтэй байдаг байх шүү дээ. Түүнээс биш одоо ингээд ярих юм бол сүүлд явж одоо сонгуулийн тогтолцооч гэсэн тийм юм ярьж эхэлж шүү дээ. Яаж шинжлэх хичээл ярьж байгаа тийм хүмүүс хүртэл яг одоо наанаа бол тэгж шилжчээ цаанаа бол одоо ер нь тэгээд хуучны сайхан юм биш үү дээ. Хуучнараа л одоо явъя гэж. Тэгэхээр альва юм дээр бол тэр байдал руу орох гэж юм ярьж байгаа бол их юм уу? Зүгээр асуудлаа сайжруулах илүү одоо юмаа сайн болгоё гэдэг талаас нь шүүмжилж ийм болзошгүй зүйлүүдийг ярьж байгаа бах. Тэгэхээр энэ талаас нь бол бид анхаарчлаа. Тэгээд биднэрт энэ чиглэлийн туршлага бас байхгүй хэлэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ дээр мэдээллийн төв одоо технологийн төв байгуулсан сонгуулийн орон дээр гээд ажилтнууд бэлтгэх хэрэгтэй гэрчлэгээтэй ажилтнууд бий болно сургана. Гэтэл энэ одоо цаг хугацааны үед маш ахуй байгаа л да. Тэгээд бид суралцсангаа ажиллаж хэвшүүлэх юм шаардлага бий болчиход. Мэдээж хууль батлагдчихлаа таны хэлснээр одоо сайн зүйл нь илүү мэдрэгдээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр өчигдөр бас төрийн байгуулалтын байнгын арга сонгуулийн хуулийн асуудлаар хуралцсан. За өмнөх 7 хоногийн бодох юм бол сонгуулийн хуулийн асуудал энэ 7 хоногт нэлээд архицтай өргөжлж байна гэж харж байна л да. Танд ч бас тэгж мэдрэгдэж байгаа. Тэгээ өчигдөр Монгол 2 намын бүлэг, ардын намын бүлэг 48-28 гэдэг тэгжсэн. Ерөнхийдөө бол буулт хийлээ гэсэн мэдээлэлүүд гарсан. Өчигдөр байнгын орон дээр энэ ямар хөө үйл явц өрнө энэ талаас. Тэгээ яг нэгд өдөр ардын намын би өөрөө бүлгийн гишүүн тийм ээ. Ардын намын бүлгийн хурал нэгд өдөр болоод тэгээ бид нар ардсан намын гол тавиад байгаа санал болсон. 26 тойргоо одоогийн байгаа 26 тойргоо жижиглэхгүй өөрөөр хэл аймаг дүүргээр дээр суурилсан байгаа. Энэ тойргоо бол хадгалж үлдээ гэсэн ардсан намын саналыг бол бид хүлээж авсан. За мөн одоо нийслэлд ноогдох мандатын тоог тодорхой үеийн нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Тэгэхээр энэ дээр бид бас буулт хийсэн. Тэгэхээр энэ юмнууд дээр буулт хийж байгаа нь бол тэднийх очиргүй зөвдөж биш. Ерөөсөө л улс төрийн зөвшөөрлөл гэдэг нь өөрөө ингэж л гардаг. Бидний тэр нэг тойрог нэг мандатаар хий гэдэг явъя гэсэн систем бол бас учиртай байсан. Яг тэгвэл бидний 2008 оны хэрэгэлсэн систем нэг тойрог олон мандат буюу олон улсын нэрс нь блок vote гэдэг ийм нэртэй нэршилтэй байдаг. Дэлхийд Йордан, Монгол, Тайланд гурав хэрэгжилж байгаад болсон гэсэн судалгааны төвлөрөх байдаг байхгүй. Тэгээ бид бол буцаа судалгаанд эргэж орж ирж байл да 8 онд дахиад хэрэгэлсэн. Тэгээ яагаад тэгдэг юм хэ энэ өөрөө систем холонтой. Намуудын нэр дэвшигчнэр өөр хоорондоо өрсөлдөхөөс гадна дотроо хоорондоо өрсөлддөг. Тэгэхээр тэр намыг тогтворгүй салнаадаг учраас намыг задлагдаг. Намыг задлаад нийгмийг талцсан бүлгүүд туугаад нийгмийн тогтворгүй байдал бүлгчдэг байхгүй. Одоо та бүхэн харах юм бол Тайланд бол ямар нэг хэмжээгээр блок vote систем үйлчилжсэн учраас тэр сонгуулийн тогтолцоо нөлөөлөх гарч байгаа. За нөгөө талаас 2008 оны 7 сарын 1-ний сонгуулийн тогтолцоотой холбоотой гэж ярьдаг. Би бол жишээлбэл энэ чиглэлээр бас нэг ажиллаж ирсэн үнэмд хэлэхэд тодорхой хэмжээний жишээлбэл холбогдож байгаа юм. Жишээлбэл яагаад холбогдож байгаа нөхөр энэ нэг тойрог олон мандат систем дээр нөгөө олон нэр дэвшигч зэрэг өрсөлдөд өрсөлдөх явцдаа маш олон зуун хүнтэй дэмжигчдийн багтаа байдаг. Штабын ажилтнуудтай байдаг байхгүй. Тэгэхээр сонгуульд ялагдахаар зэрэг нөгөө улсууд нэг тойрог дээр олон хүн зэрэг ялагддаг. Тэгээд тэр зэрэг ялагдаж байгаа хүмүүсийн штабын ажилтнууд нь нийлбэр дүнгээрээ одоо хитэн бэнгад урчдаг байхгүй. Яг штабын ажилтнууд ярьж ш дэмжигчдийг бий. Тэгэхээр тэр штабын ажилтнууд цалин цаваа аваад байж байгаа юм чи нэр дэвшигч нь ялагдсан гэхэд эвлэрдэг байхгүй. Тэгэхээр маш хурдан хугацаанд зохион байгуулалтанд ороод зохиомдоор эсэргүүцлийн жагсаалт цуглаан хийх боломжийг олгочдөг. Ер нь бол угаас. Нэг тойрог нэг мандатанд чинь халз дүүэлийн буюу шудраг систем яллагдлаа. Ингэдэг бол энэ бол өөрөө тийм байдгүй. Тэгээ гомдох шалтгаан их олон болчихдог. Санал хураалт өөрөө дүнд
зөрчилтэй болдог санал тоолгын ажиллагаач гэсэн хүндэрсэн байдаг. Тэгэхээр энэ байдлуудтай дүгнэлтийгээд бид бол улс төрийн системээ бэхжүүл улс төрийн намаа бас одоо илүү одоо төвлөрсөн хүчтэй байх талаас нь анхаарьяагаад ингээл ууг нь асуудал тавьсан юм ба. Түүнээс өөр логик бол байгаагүй. Гэхдээ Ардсан намынхныхаа одоо тавьсан тэр санал дээр бид хүндэтгэлтэй хандаад ингэсэн. За манай байнгын хорооны хувьд бол өчигдөр бол гол нь хариуцлагын хэсгийн заалтуудыг захиргааны хариуцлагын одоо торгох шийтгэл ногдуулах, за сонгуулийн зөрчил гаргасан сонгуулийн хороодын гишүүдийг бол бүрэлдэхүүнээс хасах, төрийн ятгуу төрийн албанд эргэж орох хэрэггүйгээр нэг жилийн хугацаанд эргэж орох хэрэггүйгээр халах гэдэг хариуцлагын чангатгсан арга хэмжээнүүдтэй холбоотой маш олон заалтуудыг бол өчигдөр хэлэлцэж байнгын орооны шатанд бол дэмжсэн. Саяны яг таны ярьж байгаа асуудал дээр одоо Ардсан намын бүлэг одоо манай хүлээж авсан саналд одоо ямар эргэж одоо хариу мэдэгдэх юм бэ гэдэг нь бол одоогор тодорхойгүй байна. Ардсан намын дарга миний одоо авсан мэдээлэлээр бол Ардсан намын дарга гадаадд ажиллаж байгаа тул Ардсан намын бүлгийн асуудлаараа эцлэн ярихгүй байна гэж байгаа. Тэгээд яг бүлгийн гишүүдийн ардын намын бүлгийн гишүүдийн энийг хүлээж байгаа. Гэхдээ одоо Ардсан нам маань ардын намын хүлээж авч байгаа байдал урд өмнө бид нар ч бас хэдийд асуудал зөвшөөрсөн шүү дээ. Бараг ер нь бидний харилцан буултыг зөвшөөрсөн асуудал бараг 10-аад асуудал болсон баг шүү. Тэгэхээр энэ хүрээндээ одоо бид ойлголцол төрөх бах. За би мэдээж байнгын орон даргын хувьд ажлын хэсэгт байгаа хүний хувьд маань хоёр бүлгийн энэ харилцан ойлголцол баталгаачих юм бол одоо миний энэ ажиллаж байгаа сонгуулийн өрөөний төсөл маань батлагдах шатанд орох учраас одоо ойрын үед энэ асуудал тодорхойгол шийдэгдээсэй гэж хүлээж сууж байна. Тэгээд одоо Ардсан намын хариу хүлээж байна шүү дээ. Өчигдөр байнгын ороогоор голчлон хилэлцэн зүйл дээр би бас танаас тодруулах авах гэдэг нь л да төв хэллээ. Торгуул хариуцлагын асуудлыг ярьж байна. Буруутай шудраг усаар оролцсон нэр дэвшигч 3-аас 5 дахин тухайн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 3-аас 5 дахин нэмэгдүүлсэнтэй дүйцгээс торгол ногдуулнаа гэж тэгжсэн чинь эсрэгээр нөгөө талд буруу мэдээлэл татсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл 35-аас 70 дахин гэдэг ч байгаа байхгүй. Харьцангуй өндөр үзүүлэлт ингээ харагдаад байна л да. Яагаад заавал ийм зүйл залбар? Гэхдээ яг ер нь төсөл дээр бол бидний энэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уйж бол сүүлд ажлын хэсгийн урал дээр бид нар харьцангуй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөж идэг учраас тэрнтэй уйж хийж өгье гэдэг энэ шийдэл гаргасан. Тэгээ усад хуулиуд ч гэсэн тэгж явж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо манай хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бол түрүүн 108 байжгаад одоо 140 мянга болцсон байгаа тийм ээ. Тэгэхээр ингээд хуульд байнга өөрчлөлт оруулахгүй тулд бол ийм техник хэрэгжилж байгаа. Тэгээд нөгөө талаас яг саяны таны хэлдэг дээр ингээд нэр дэвшигчнэр бол тийм жоохон биш л дээ. Нэр дэвшигчнэр бол жишээлбэл зөрчил нэлээд ностой зөрчил гарсан юм дээр нэрийн жагсаалтаас хасах, хуулийн байгууллага шилжүүлэхэд нэргээд бүгд явж байгаа. Тодорхой нөхцөлд биш тодорхой тохиолдолд гаргаж байгаа зөрчилт нь бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоо юу гэдгийг 3-аас одоо 7 дахин нэмэгдүүлсэн юм ийм хэмжээгээр байж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагын тухайд бол сонгуульд одоо нэг бас оролцогч тал гэж хэлж болно. За хоёр янзын чиглэлээр оролцдог. Нэг нь бол иргэдэд сонгуулийн процесс болж байгаа үйл явдлыг мэдээлдэг. Нөгөөдөгт нь өөрсдөө сонгуулийн сурталчилгаа хийж оролцдог. Тэгэхээр сонгуулийн сурталчилгаа хийж оролцох явцдаа аль нэг сонгуульд оролцож байгаа талуудад эфирийн цаг олгож байгаа мэдээж нэг талууд дахиад цацахтаа тэгж одоо эфирийн цагийг ашигладаг ч гэсэн нөгөө талаас ерөөсөө тухайн телевизэн өөрөө тодорхой улс төрийн нам нэр дэвшигчийг дэмжиж өөрөө бас нэмэлт одоо байдлаар ингэж оролцдог сурталчилгаа нөгөө тал руугаа эсрэг. Тэгэхээр энэ асуудал бол олон жил яригдсан юм а. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүлээлт хариуцлагын асуудлыг чангах юм. Ягаад тэгэхээр одоо тэгэхээр яг нэг асуудал үүсэж байгаа юм л да. Надад бас хэвлэл мэдээллийнхэн сая бол уулцсан. Тэгээ юу ярьж ийнэ хөргөө одоо бэлтгэж нийтлсэн одоо өөрийнхөө хэвлэлсэн юмныхаа төлөө хариуцлага хүлээж болж байна. Бусдын одоо өмнөөс бол бид хариуцлага хүлээж болохгүй шүү дээ гэж хэлж байна. Тэрийг бол би одоо эх 7 хоног ажлын хэсгийн хурал дээр тодтогч өгч заалтыг оруулж болно. Ер нь тэр заалтыг бол шүүгч хэрэглэх байхгүй. Мэдээж танай одоо телевиз жишээл буугүй байхад шууд бид нэр одоо тэр 35-аас 70 дахин нэмэгдүүлсэн гэж одоо тэр хэдэн сая төгрөгийн тургуулыг шууд бид шиг хүмүүст ногдуулахгүй шүүгч ногдвол. Шууд ногдуулчихгүй шүү дээ. Гин буруутай юу гэж тогтоо шүү дээ. Тэгэхээр чин тэр телевизийнхаа өөрийнхөө бэлтгэсэн нийтлсэн одоо хэвлэлсэн тэр нэвтрүүлэг нийтлэхийн төлөө бол телевиз хэвлэл мэдээллийн байгууллага хариуцлага хүлээж болно. Тэгэхгүй бусад захиалгатай төлбөртэйг үйл чинь захиалгатай төлбөртэй гэдэг нь сонгуулийн судалгааны үеэр гарна шүү дээ. Тэгэхээр тэр улсууд нь бол хариуцлага давхар юу тусдаа хүлээгээ явуулж шүү дээ. Тэгэхээр энэ бол зааг ялгаа би зүгээр энэ дээр байгаа гэж та хэмжээг нь их гэж юм л да. Ингэж заагласан зүйл залтууд байгаа юу? Одоо энэ дээр яг тодтогч яг ерөнхийдөө бол зүгээр хэвлэл мэдээллийн байгууллага үнэн зөв мэдээлэл түгээхгүй бол ингэж хариуцлага хүлээнэ гэж хэлсэн байгаа. Тэгээ энийг бол яг би одоо томьёол дээр ажиллаж байна л да. Ажиллаж байна.
ажлын хэсгээр бас энийг танилцуулаад томьёолтноос өөрчлөлт оруулж илүү буруутай тал нь бол энийг хариуцдаг байх талаас. Тэрнээс биш би бол ойлгохдоо бол торгуулийн хэмжээ нь бол их багтаа биш. Ягаад гэвэл жирийн иргэн хүн нэр дэвшигчдийн хувь хүнд тогтоогдож байгаа торгуулийн хэмжээ мэдээ хуулийн этгээдээс бол ялгаатай. Хөлбөмбөгийн байгууллагч өөрөө хуулийн этгээд болохын хувьд хариуцлага хүлээж байгаа байхгүй. Тэрнээс нэг сэтгүүлчтний юм уу нэг одоо хүнд ноогдуулж байгаа зүйл биш шүү дээ. Тэгэхээр энэ үднээсээ бол хариуцлагын асуудал орж ирсэн. Гэхдээ томьёол нь бол ерөнхий жоохон байгаа юм байна гэдгийг нь бол манай хэвлэл мэдээллийн зарим улсууд надтай уулзахад энэ асуудлыг тодруулж одоо хэлж өгөөч, томьёолж өгөөч гэж хэлж байгаа. Тэгээд энэ асуудал дээр би ажлын хэсэгтээ томьёолыг эргэж харъя гэж бодож байгаа. Ер нь бол хариуцлагын хувьд аялалтай бүгд хариуцлага хүлээж байгаа байхгүй. Тэр нь нөгөөдөгтөө барьцалтуулаад тэрнийх нь их баг жижигхэн байна гэж одоо би яриаггүй байхал гэж бодоод байгаа шүү дээ. Тэрийг харах юм бол эн чинь зөрчилч их олон янз байхгүй юу? Олон янзын зөрчилд харилцан адилгүй дандаа хариуцлага арга хэмжээнүүд тусгагдж байгаа. Энэ хэвлэл мэдээллийн байгууллагын тухайд бол бид нэр нэг олон газар бол хариуцлага асуудал биш. Ерөөсөө хоёрхан тохиолдолд байсан баг. Нэг нь бол яг саяны энэ одоо тохиолдолд бол хариуцлага хүлээхээр ингэж орж ирсэн. За энэ бол урд нь төсөл дээр байсан зүйлдээ 5 сая төгрөг 5-аас одоо 10 сая төгрөг байсан. Тэгээ энийг хөдөлмөрөөсний доод хэмжээгээр уяад өөрчилсөн хэрэг байгаа. Тэгээ энэ төсөл чинь бол өмнөх төр явж исэн төслөө чи хэдэн сарын өмнө байнга л явж исэн зүйл л дээ. Тэгээс гинт одоо би бодоод ч гэх юм энийг гаргаж ирчээгүй бас. Бид нар бол байнгын ороогоор дэмжлэг аваа явуулсан байгаа шүү дээ. Тийм саналаа хуваалгасан. Тийм. Нэр дэвшигч хэрвээ одоо шудраг усаар өрсөлдөн тохиолдолд 10% гэд хийжсэн чинь 10 дахин гэж хэлсэн. Энэ бол их хэмжээ юм аа гэд таны хэлдэг. Тий. Тэрэн дээр бол зарим ингээ зөрчлүүдийг харж байгаа. Тэг чи их олон зөрчлөлтөд тус нь хийсэн шүү дээ. Тэгэхэд бол энэ бол бас их байна. Энийг арай багасгая гэдэг тэр зөрчил болгон дээр нь ярьсан л да. Тэр хэвлэл мэдээллийн байгууллага би төрүүлээд шүү дээ. Яг тэрнтэй адилдах нөхцөл бол биш байхгүй. Нэр дэвшигч эднэртэй. Тэрийг илүү харж үзээд нөгөөдгийг хөндрүүлээд байгаа юм бол тэнд бол нэг байхгүй л дээ. Учир юу вэ гэхээр сонгуулийн тухай хуульдаж заалт байдаг шүү дээ, тийм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл одоо сонгуульд өрсөлдөж байгаа намуудад тэгш цаг болгоно, эфирийн цагаа тэгш хуваарлана гэдэг. Хуваарлцсан байгаа цагуудад тухайн нам нэр дэвшигчтэй өөрөөсөө мэдээлэлээ бэлтгэж ирдэг. Ингэхдээ нөгөө бохир байна уу одоо тийм яаж өрсөлдөж чинь тэр хүмүүс өөрөөсөө дураараа хийж нэвтрүүлгүүдэд хийж ирдэг шүү дээ, тийм. Тэгэхээр нөгөө түрүүн таны яриадсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрвээ өөрөө бэлтгэсэн бол буруутай зүйлээ хүлээж болно. Эсвүүгээс тэр нөгөө эфирийн цагийг худалдсан нөхөр тэр цагтаа мэдээлэл бэлтгээд ирсэн байдаг. Тэр нь худлаа авах юм бол тэрний өмнөөс хариуцлага хүлээнэ гэдэг бол байж болшгүй зүйл юм байна. Тийм, энэ талаар бол би урд нас дэгийн тухай асуудалч ярьж байхад бол энэ телевизүүдийн холбооны удирдлага саран гэрэл хэн захирал Алтай гишүүн өднөртэй бол яг энэ тухай ярьж тэд бол хэлж ирсэн л да. Үнэхээр бэлтгэж нийтлсэн одоо өөрсдийнхөө хэвлэж нийтлсэн тэрийнхээ төлөө бол хариуцлага хүлээдэг байя. Тэгэхгүй бусдын төлөө хариуцлага хүлээж болохгүй. Би энэ зарчмыг бол хуваалцаж байгаа. Тэгээ яг энэ дээр томьёол дээр нь одоо тэгээ танд хэлээ тийм ээ тодруулж ажлын хэсэгт тодруулж өгөө. Тэгэхгүй мэдээж хэрэг бусдын өмнөөс одоо юу гэдэг цагаа өгчөөд тэр цаг дээр юм гарахад тэрний төлөө шууд хэвлэл мэдээллийн байгууллага хариуцлага хүлээ гэдэг маань ямар асуудал ямар зарчмлууд төлөхгүй гэхээр зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага өөрийнхөө явуулж байгаа мэдээлэл нийтэлж байгаа хэвлэж байгаа энэ зүйл дээр цензурдж урдчилсан цензур тавихыг бол шаардж байна гэсэн үг л дээ. Гэхдээ ийм байдал бол улс орнууд байдгүй бол бас байдаг. Энийг бол огт үгүйсгэж болохгүй. Хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө шүүлтүр фильтртэй байж ёс зүйгүй одоо телевизүүдийн доор байдаг шүү дээ. Таны одоо ёс зүйгүй зохисгүй юм уу гэлгийг бол мессеж гарах боломжгүйгээр цензурдж шүү дээ. Тэрэн шиг тодорхой хэмжээний ийм одоо цензур гэдэг юм уу тавьж өөрөөсөө хяналт тавьж ажиллаач гэдгийг шахаж болно. Гэхдээ өнөөдрийн одоо нөхцөл байдалд бол байгаа байдал дээр бол бид хэвлэл мэдээллийнхаа байгууллагуудад шууд тэгж одоо шахаж шаардах бол одоо нөхцөл бол нэг шаардлагагүй юм болов уу гэж харагдаж байгаа. Тэгэхээр биднэрт сонгуулийн тогтолцоо, сонгуулийн хуулийг өөрчлөх маш том гашуун сургамж байгаа. 2008 оны сонгуул бол энийг бол гэрчилж байгаа. 2008 оны Улсын хурлын сонгуул та бүхэн ялалт байгуулсныхаа дараа л сонгуулийн тогтолцоо, сонгуулийнхаа хуулийг өөрчлөё гэж ярьсаар одоо 4 дахь жилдээ золох гэж байна шүү дээ, тий. Одоо босгон дээр нь мэдээж энэ тогтолцоогоо, энэ хуулиа бас шинжилчих байх гэж харж байгаа. Тэгэхээр бид шин зөвлөрүүл яваад байгаа. Шудраг зөвлөрүүл яваад байгаа. Тэгэхээр 2012 оны сонгуульд мэдээж шинэ хуультай орчих юм бол одоо нөгөө бохир улс төр тий нэг удаагаар хөгжүүлдэг ч юм уу тий тиймэрхүү зүйлэл алга болно гэж та харж байгаа юм. Гэхдээ яг би харьцангуй мэдээж хэрэг таны асууж байгаа асуулт бол мэдээж яг одоо юу гэдэг мэрэгжлийн талаас нь хэлэх юм бол юу гэж мэдээж тэгж тийм байна юм байна гэж хэлэх боломжтой байх. Ер нь зүгээр ийм байгаа шүү дээ. Яг үзэгчдэд тодорхой байгуулнаас хэлэхэд бол хувьлаад хэлэх юм бол сонгуулийн хууль бол
сонгуулийн чөлөө шударга сонгуул зөв явах тэр зөв шударга явах тэр асуудлын ердөө нэг 30 орчим хувийг шалтгаална. Ерөөсөө үндсэн бол шалтгаалдаг юм бол нийгмийнхэн тэр орчин иргэдийн боловсрол тухайн одоо сонгуулийн байгууллага төрийн байгууллагуудын чадвах улс төрийн одоо сонгуульд оролцож байгаа талуудын улс төрийн соёл сэтгэл зүйн хандлага гэдэг энэ олон юм чинь амар тайван амлан явах нөхцөлийг бүрдүүлсэн байх хэрэгтэй гэдэг үггүй. Тэгэхээр энэ болгон чинь бол өөрөө гол шийдвэрлэх зүйл болдог. Сонгуулийн хууль бол мэдээж сонгогчдын эрхийг хамгаалах дээр нь Монголын улс төрийн тогтолцоо ямар одоо сонгуулийн тогтолцоон дээр суурилж бүрдэж нөлөөлөгдөх юм бэ гэдэг нь бол мэдээж хуулиас хамааралтай. Тэгээд та сайн хэллээ те 4 дахь жилдээ яригдж байна гэж. Юус яг энэ асуудал баг 20 жил яригдж байгаа. 1992 онд улсын баг хурал анх одоо энэ улсын хурлын сонгуулийн хуулийг баталж гаргахад энэ одоогийн нэг тойрог олон мандат гэсэн сонгуулийн хуулийг хийгээл тэгээд тэр цагаас эхлээл дүн гарсан. Тэр үед бол тэр тухайн Монгол Ардын Хувьсгалт нам дийлэх олонхын судал аваад тэгэл тэрний маргаашнаас нь яригдсан асуудал бол энэ сонгуулийн тогтолцоо чинь зөв юм уу гэж. Гэхдээ тэр улсын баг хурал чинь тэр үед бол нэлээд зөвшөлдсөлийн одоо баг хурлын дарагч гончигдор дарга байсан шүү дээ. Монгол улсын дэд ерөнхийлөгч байна. Тэгэхээр тэр үед л одоо өөрсдөө гарсан дараа нь маргаашнаас нь эхлээл үеийн тогтолцоо чи юу ямар гэчээ сонгуулийн тогтолцоо болчих уу гэж ярьсан. Тэгээд энэ асуудлыг мажоритарын буюу хувь хөндөд суурилдаг нэр дэвшигтэй суурилдаг энэ системийг өөрчлөх гэж бид хурал олон эмхтгэл гаргасан 20 жил болж байгаа байхгүй. Тэгээ бид нэг мажистрат дотор нэг хоёр нүүдэл хийгээд шүү дээ. Нэг тойрог нэг мандат, нэг тойрог олон мандат. Өөр юм байхгүй бид. Тогтолцооны үед шинжилгээ хийгдэж байгаагүй гэсэн үг. Хийж чадахгүй байгаа. Тэгэхээр энэ юу харуулж байгаа нөхөр сонгуулийн тогтолцооны шинжилэл өөрөө маш ярвагтай төвөгтэй улс төрийн хүчнүүдийн ойлголцол зөвшөлтсөл ерөөсөө хамархан бүрдэж чаддгүй юм байна гэдгийг 20 жил харж байгаа. Бид бол 2008 онд энийг шинжилнэ. Хоорондоо зөвшөлтслийн баримтчтай тусгаад ажилласан. За би ч гэсэн энэ дээр бол мэдээж баггүй сууж нэрвэ зараад ажиллаж байгаа үнийг хамгийн их мэдээж бас шаналж зовж байгаа гэдгийг юм уу танаас дутхгүй бус иргэдээсээ дутхгүй энэ хууль гаргаж тогтолцооны шинжилгээ хийчих юмсан гэж бодож байгаа. Тэгээд зарим нь бол чамлах юм ба штэ. Одоо дөнгөж одоо 3-1-д нь пропорционал элемент орж чинь энэ бол шинжилэл болж чадахгүй гэж байгаа шít. Гэсэн хэрнээ одоо тэр ярьж байгаа улсууд болохоор жишээл пропорционал элемент их орохоор зэрэг нөгөө намын суудаг хэд акулууд нь л ороод сонгогдчихгүй ч нараа сонгож. Юу гэдэг өөр хоорондоо зөрчилтөө мөртлөө их ойлгомжгүй юмнуудыг хүмүүс маань ингээд шаардаж ярьдаг. Тэгээ зарим ярианууд нь хүртэл одоо шинэ мундаг яриад байгаа энэ улсууд маань ярианууд нь хоорондоо хүртэл авцалдахгүй байхгүй. 50-26 гээд сонгуул пропорционал давангаасан системийг дэмжиж байгаа гэдэг манай нэлээд олон улсууд байж байгаа. Тэд маань нэг нүрээр тэгж ярьчихэд нөгөөтгөрөө болохоор ерөөсөө энэ хуучин байгаа энэ гишүүд одоо байгаа энэ гишүүд нь дахиад сонгогдох гээд энэ одооны системийг өөрчлөх гээд байна. Мажоритар дээр үүсгэх гээд байна. Яг үнэндээ бол пропорционал давангаасан систем дээр одооны 76 гишийн үндсэндээ 40-50 нь бол чөлөөтэй ороод ирж байгаа байхгүй угаасаа. Тэгэхээр гих мэтийн ингээд нэг өөр хоорондоо зүгээр энэ олон талтай зөрүүтэй ойлголт яриа хөөрөө тэгээд энэ доторх өөрсдийн хувийн сонирхол гэдэг энэ олон юм бол үнэндээ хэлэхэд тогтолцооны шинжилгээ хийх боломжтой болохгүй. Одоо нэг яг одоо хамт төсвийн засгийн газар байгуулагдаад бас харьцангуй бидний улс төржилт бол улсын хурлын төвшөнд бол нэлээд намжмал болцсон байгаа энэ үед бидэнд бол нэг том одоо гүйлэн жилүүний нар гэдэг шиг болдож байна. Тэгээ энэ дээр сонгуулийн тогтолцооны шинжил хийгээд саяны хэлээд байгаа 48 28 гэдэг юм уу энэ байдлаар ингээ хийх юм бол энэ бол үндэсний хэмжээний улс төрийн том зөвшөлтсөл бөгөөд Монгол улс сонгуулийн тогтолцооны шинжилгээх үнэхээр 20 жилийн түүхэндээ хамгийн дөрвтэй одоо алхам болох гэдэг. Тэгээ энэ тал руу найдаад хараад хүсээ тэгээ ямар санд жишээ би хувийнхээ хувьд бол нуух юм алга жишээ намын нэр дугуйлах тэгээд нөгөө нэр дэвшигч бол тойрог дээрээ ч үрсэлтэй намын нэр дэвс давхар одоо байдаг энэ хоёрыг би одоо эрс эсрэгүүцдэг байсан. Гэхдээ үнэхээр арц намынхаа тавиад байгаа энэ асуудлыг ойлгож буулт хийж хуулиа явуулахын тулд жишээ нь энэ хоёр асуудал дээр би ажлын хэсгийн гишүүнийхээ хувьд ч гэсэн байр суурьаа өөрчилж одоо энэ дэмжээл өнгөрсөн. Тэгээ энд өмнө зөвшөлдсөн асуудлуудын тоонд энэ асуудал ороод явсан байж. Гэх мэтээр ярих юм бол бид хэдийг хараад хүмүүс хүлээж байна, найдаж байна, бас бухимдж шаардж байгаа. Энийг бол зүй ёсны шахал шаардлагыг бол би ойлгож байгаа. Гэхдээ энэ бол үнэхээр улс төрийн гэдэг бол амаргүй. Тэгээд тэгээд ер нь юу ч тайлбарламаар юм дээ тийм ээ. Ер нь бол асуудлыг ингээд бүгдийн тайлбарлах аргагүй та бүхэн харж байгаа бол бидний ажил маань мэдээж хэрэг удаашраад асуудлын шийдлийг гаргахгүй удаа тэгээд янз янзын тайлбар хэлээд байгаа болохоор одоо бид бол энэ одоо шүүмжлэхээс яах вэ? Тэгэхээр өнөөдөр бас төрийн ордонд улс төрд суудлгүй намууд болон иргэний нийгмийн төлөөлөл сонгуулийн хуультай холбоотой саналаа улсын хурлд одоо бие даагч гишүүнээр дамжуулж хөргүүлэхээр болоод бас гар хөлөө үсэг зуралцаад явах шиг боллоо. Тэгэхээр бас та нар дээр дахиад санал орж ирэх нэ гэж ойлгох юм.
Одоо ажлын хэсгээр орж ирэх бах би өчигдөр бол уржигдөр байх тийм уржигдөр сонгуулийн үеийн зөрчилдөөн одоо олон улсын туршлага сургамж гэсэн ийм уулзалт ярилцлагатай хурал хийсэн. Тэгээ энэ дээр бол улсын хурал судалгаа намуудыг одоо маш өргөн хэмжээгээр нь оролцуулж ярьсан. Ирэх сонгуулийг яавал одоо амар тайван хуулийн дагуу явуулах гэдэг ярилцсан. Тэгээд тэр үед бол манай улсын хурал судалгаа одоо олон намуудын төлөөлөл үг хэлсэн. Тэгээд хэлэхдээ бол тодорхой сонгуулийн хуулинд оруулах саналаач бас дурдсан. Дээр нь бас ажлын хэсэгт ийм саналуудаа одоо өгнө гэдгийг бол мэдгдсэн. Тэгээд би зөв хэвлэнд сонссон байж байгаа алтаа гишүүнээр уламжилж өгнөс. Бид Монгол улсын хэрэг хинч байсан гэсэн төрөг удирдах хэрэгт оролцохдоо бол шууд усаар оролцож болдог. Тэгэхээр шууд усаар оролцож байгаа нэг хэлбэр бол саналаа шийдвэр гаргах хэрэгтэй улсын хурлын гишүүнээр уламжлаж өгнө гэдэг бол угаасаа одоо хуулиар зөвшөөрөгддөг байж болох юм хэмжээ. Харин энэ улс төрийн бас нэг том соёл болж болох юм. Ягаад гэхээр улсын хурлын гишүүн гэдэг бол тойрогоос хамааралтай биш. Үндэсний хэмжээний ашиг сонирхлыг төлөөлж ажиллах хэрэгтэй байдаг. Гэтэл тойргийн биш улс төрийн намууд бие даагч гишүүнд асуудал хандаад явж байгаа нь бол манай Монголын улс төрийн амьдралд бол бас нэгэн шинэ үзэгдэл бас одоо юм давхар орж ирж байгаа гэж би хувьдаа хүлээж харж байгаа. Тэгээд ажлын хэсэг бид нар бас тодорхой саналууд хураахаа хүлээгдсэн саналууд бас байгаа. Тэгээд тэр хүрээндээ ажлын хэсгээр энэ саналууд хэрвээ аль биесээр одоо биднэрт алтаа гишүүнээр уламжлаад ингээд өгдөх юм бол бид нар энэ дээр ажлын хэсэг ажилланаа. Дахиад тав хүн те нойролоо зарцуулаад ажиллаж байгаа. Гэхдээ яг ажлын үүрэг хөндсөн ажлын үүрэг яг энэ дээр ажиллаж байгаа. Тэгээ ер нь бол юу шүү дээ. Нөгөө ер нь бол бид нар бол мэдээж хэрэг зарим хүн ингээд харахад бид нар учирлаж яриад байхаар заримдаа юу гэдгийг нэг гоншгоноод гэдгийг юм уу зовлон тоочод үгүй л дээ. Бидний ажил үүрэг бол ийм гэдгийг ойлгож байгаа. Үнэхээр энэ ажлыг хийж чадна. Хийхин төлөө ажиллана гэж ингэж орж ирсэн улсууд юм чинь тэгэл зовлонтой ч байсан, жаргалтай ч байсан аль алинтай ингээл нүүр тулаал зовлон жаргал хоёртой одоо тэгэл тэрийн энэ галт тухайд нь бид нэр тодорхой иргэдийн өгсөн ихтгэлийн хүрээнд хугацаанд нь бид нар ч хугацаатай ажилладаг хүмүүс шүү дээ. Тэгэхээр хугацаанд нь ажиллаж байгаа л тэгэл шийд гаргахын төлөө ажил тэгээ өмнөхөө санаа зовоож байгаа асуудал бол өнөөдөр наанаа бол шинжил хийнэ. Ер нь энэ зөвөө гэж хэлчихэд цаанаа өөрийг бодоод байгаа би бас одоо зарим улс төрчдөөсөө бол бас л одоо санаа зовж имээгээд яагаад гэж нөхөр энэ хууль маань ярьсаар байгаад нэг шалтак тоочоод ингээд гарахгүй болчих үед л гэсэн ийм л одоо битүүхэн бас болгоомж айцс гэдэг юм надад байгааг нуухад байх уу? Гарахгүй байх үедээ. Гэхдээ одоо сүүлийн үед чинь яг одоо нэг ийм асуудал байна даа. Гарахгүй байх үедээ гэдэг нь яг ингээд яриад байгаа улсууд байна шүү дээ. Тэгтэл яг цаанаа одоо бас ингээд чих дэлсэж байхаа сонсохоргүй ер нь тэгээд хуучин тогтолцоогоор явчих юм биш үү гээл. Тэгэл тэр чинь бас л одоо ялгаа байхгүй чих дэлсэгдэлгүй одоо нэрээ одоо энэ хууль маань бас одоо гарахгүй болчих үедээ санаа зовж байгаа. Түүнээс өнөөдөр бол харин ч одоо яг өнөөдрийн хувьд бол ажил бол маань өнгөрсөн 7 хоногтой харьцуулах юм бол харин бүр одоо нэлээд хэмжээгээр миний ойлгож байгаа нэлээд хэмжээгээр урагшилсан. За бид нар бол энэ үр дүнд хүрэх гэж хөдөлмөрлсөн. Сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах уу явуулахгүй гэдэг асуудал хүртэл асуултын тэмдэгтэй байсан байхгүй. Бүтэн жил ажиллаж бид Монгол улс ерөн сонгуулийн холимог тогтолцоонд орхон зөв юм а гэдэг шийдэл рүү өнгөрсөн энэ хавар орж чадсан байхгүй. Энэ бол өөрөө маш том амжилт байсан. Зүгээр энийг улс төр ойлгодог хүмүүс бол бид маш том алхам хийсэн гэж. Одоо бол ингээ ярих юм бол таач анзаарч байна үү те. Шилжихгүй намын энер дугуйлн ингэн тэгнгээд бүгд тийм сонгуулийн деталууд руу орж эхэлсэн байгаа байхгүй. Урд нь би чинь тэгээ ерөнхий юм ярьдаг гэж пропорционал аавн мажоритар тэгээд нэг тийм бүдүүн баг ерөнхий тоймын юм ярьдаг гэсэн бол одоо бол ярьж байгаа юм санал тоолох машин ч гэдэг юм ингээл юмнууд нэг нарийн сонгогчдын бүртгэл нэрийн жагсаалт нь ингэж тэгж гарна гэдэг юм. Тэгэхээр их тийм нарийнсах шинжрүүгөө ороод явж байгаа. Тэгээ юм нарийсаад наривчлагдаад ирэхээр илүү тодорхой болдог. Тэгээ тодорхой болоод ирэхээр альва одоо айдас гэдэг юм уу тодорхойгүй байдал алга болоод ирэхээр юм бол зэгцтэй зөв юм руу ороод явж байгаа. Тэгэхээр одоо бол миний хувьд бол нөгөө гэрэл гэгээ бол нэлээд сүрхий харагдаад одоо харин энэ гэрэл гэгээтэй байгаа байдал дээр суурлаад хууль маань одоо энэ 11 сарда багтаад одоо гарчгаасаа билээ гэх. Тэгээ энэ дээр бас мэдээж зүгээр залбираа сууж байгаа юм байхгүй. Өөрөө мэдээж энд оролцоод явж байгаа. Тэгээд аль талаас улсын хурлын гишүүд албан болон албан босоор өөр хоорондоо уулзаад тэгээ нэг нь хуулиа бас гаргачих юм биш үү гэдэг дээр бол ярьж байгаа олон гишүүн бас байна. Зүгээр цөөнгүү тийм нэг зарим нэг тийм таагүй үг чигтэлсэхээр л бас санаа зовоо явчихдаг байхгүй. Гэхдээ тэр чинь тэгээд бас яг нэг үгэлэхэд бас баг зэрэг тэгээд нэг тийм
хөлсчээрээд гэдгүү маа гэхэд ямар ч гэсэн нэг дотор нэг хачин болоод явчихдаг. Ер нь зүгээр ажил хариуцсан явах бол хэцүү шттэ. Амжилтгүй болчихвол тэгэл ажил хариуцж байгаа хүний хамгийн одоо аз хүйтэл гэдэг юм уу хэцүү зүйл бол тэр шттэ. За тэгэхээр энэ хуулийн төслийн хилэлцүүлэг хурдтай байж таны хэлдгээр амжилттай байгаасаа гэж хүсье. Ер нь бол амжилт бүтээл дүүрэн байх болов гэж бодож энэ улсын хурлд орж ирж би бас өмнө байгаа бусад хүмүүсээс арай илүү бусдын хийж чадаагүй хийхин тулд илүү урагшлуулахын тулд эд яагаад ингэж хийж чадахгүй байгаа юм бол гэж бодож орж ирсэн хүмүүсийн нэг учраас энэ дээр амжилт гаргахын төлөө амжилтын амбицтай одоо ажиллаж байна. Тэгээд яг хөө энэ бол ганцхан надаас хамаарахгүй. Тэгээ хамтын ойлголцол, хамтын оролцоо, хамтран шийдвэр гаргадаг. Тийм учраас энэ шийдвэр маань бид бүхний одоо хамтын амжилт эсвэл хамтын одоо алдаа болж л хөвөрдөг. Тийм болохоор би одоо нэг зүйл найдаж байгаа нь бол одоо бидний хамтын эрүүл оюун ухаан л бид бүхэн шийдвэр гаргахад туслана л гэж бодож байна. За баярлалаа. Бид нэр ярилцсан хугацаа дуусч байна. Хэм үзэгчтэй Гүр улс төрийн ярилцлага нэвтрүүлэг төрийн ордноос үзэгчтэнд шууд хүрлээ. Хамт байсан танд баярлалаа.